Very good question. Их сайхан асуулт байна. Give the people the power. Тэгэхээр хүмүүст эрх мэдлийг өгнө гэдэг бол өгөх юм бол хүмүүс арчлалыг сонирхдаг. Асуудлыг шийдэх эрх мэдлийг нь орон нутгийн түвшинд хүмүүс өгөөд та яг шийдвэрийг гаргана гэх юм бол хүмүүс арчлалыг сонирхно. Одоо маргааш нь сонирхож эхэлнэ. Тэгэхээр хүмүүс бас хүмүүсийг өөрийнхөө эрх мэдлээ яаж ашиглахыг сурах тийм процесс гэж бас ойлгож болно. Арчил гэдэг болохоор гол нь нөгөө засгийн газар энэ зүйлийг шууд арчилвал иргэдийн одоо эрх мэдлийг ойлгохыг бол одоо ойлгоход бол хугацаа хэрэгтэй бол одоо туршлагаас бол харж байгаа. Засгийн газрын хүсгүй байгаа шийдвэрийг иргэд гаргах тийм эрх мэдлэгтэй болохыг арчил гэж байгаа. Тэгэхээр иргэдийг энэ талаар сургахны бодлоо проблем бол биш. Иргэд бол сонирхон, иргэд бол мэдээж дуртай байна. Тэгэхээр иргэд болохоор олонх нь болохоор нэг итг гарахгүй байгаа байж магадгүй эрх оролцох тал дээр. Яг тэгэхээр урд өмнө альва тийм шийдвэр гаргахад оролцох байгаагүй учраас сонирхолтой байгаа. Энэ бол олон 10 жил коммунизмын дэглэмд байсан учраас энэ арчил үсэг 20 жил болж байгаа ч нэг орон нутгийн түвшинд иргэдийн дуулалтаа эрх мэдэл байгаагүй учраас хүмүүс нөгөө сонирхгүй байсан байж магадгүй. Харин тийм ашиглаж болох арга хэрэгслийг гаргах гэх юм бол тэр хүмүүс бол мэдвч байх. Харин засгийн газар бол үүнийг бол хүлээх зөвшөөрөхийг бол хүсэхгүй байж магадгүй. Тэгэхээр тэр засгийн газрын өдлөв чиглүүлэх нь зүйтэй болов. Иргэд бол одоо боломж нь гарч ирэх юм бол оролцох байх.